том гүзээлцэг харуулна. Том гүзээлцэг нь төрөөнийхээс том юм байна. Хар та. Бүр Мэнчин хэнгүй ботогч хотос их хөдөө мэн надад ичүү зогч хүүхэн мөхөнтэй биш хөнтөө бүжин чаача хөдөөний хөдөөлөн яа мэнчин замын цаа байцаанаа тэгэхээр та нар маань наадмын амралтаа хэр өнгөрүүлв ийш тийш хөдөө гадаа аясан манайхаа би ч яг тэгээ хөдөө идэг болоо тэгээ малаа хараад байж ин дөө тэгээд наадмын маргааш намар гихчээр одоо угаасаа хичээл орох болцсон байна тийм сар гарны дараа гэхэд хичээл сургууль орно те тэгэл амарч хэмжээг байхад хичээл сургууль орчих юм те гэдэг хог амар 10 жилээ төгсөд удажиж тэгээ өнөөдрийн бичлэгээр болохоор та бүхний харж байгаачлан би ойд ирцэн байгааз ингээд ойн захад ирцэн байгаа тэгээд энэ ойн гүнлөө ороод бүгдээрээ энэ удаагийн бичлэгээр жимс хайж олно тийм жимс гол нь олдох байгаа. Ууг нь энд ингээд гүзээлцэг нь мойл эднэр урагдаг байхгүй. Тэгээд энэ удаагийн бичлэгээр аль болох та нарт гүзээлцэг мойл эднэр харуулах хичээнэ тэгээд олж чадахгүй бол тэгэл өнөөдрийн бичлэг тэгэл талаар болох нь дээ. Тэгээд ямар тач энэ удаагийн бичлэгэнд жимс олж чадсан байна уу үгүй гүцээг хүсвэл бичлэгээ дуустал хамт байгаарай. Тэгээд жимсээ хайж олцгоё. Тэгээд энэ ойд бол мэдээж маш олон моднууд байгаа тий. Одоо хус, бургас тийм ээ. Уляас гэл янз бүрийн гацуур мацуур гэд янз бүрийн моднууд урагдаг. Тэгээд энэ чинь угаасаа байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалдаг зүйл бол мэдээж мод байгаа. Тэгээд мод үгүй бол бид нэр амьсгалах ёо Азны тор байна. Амьсгалах хагааргүй болно бас дээрээс нь уух усгүй болно энэ чинь модтой бол бидний уух ус амьсгалах хагаар бол салшгүй холбоотой учраас манайхаа мод тайрцгаая бас дээрээс нь модоо хамаагүй тайрхаа болцгоё. Гол нь одоо нэг гүзээлцэн урагдаг газар руу бөөндө очихгүй бол энэ амар шигүү байна хадаа. Олдог байгаа. Жимс хайж явж байгаа төөрч хүй дээ. Энэ бичлэгийг хэрвээ та нар үзчихвэл угаасаа төөрөөгүй л байх. Хэрвээ үзээгүй тэгээд миний YouTube сувг дээр дахиж бичлэг орохгүй харин жинхэнэ төөрөөд тий яг гэтээ би нэрээ толгой хэрэгчлээ яана. Хартаа. Ёй. Гэтээ олноо. Олон шүү. Би жимс олдог хүн. Яаж хийж байгаад олно. Гэтэ ийшээгээ бол жимс урагдаг шинж алга жоохон доош лээ бүгдөө ёо. Энд баахан Азны тор бах юм. Яг нөгөө жимсээ олохгүй болоор янз бүрийн юм хольж хутгаал яриад байна л та. За энд бол ууг нь яг нэг юм гүзээлцгийн юу шиг харагдаад байгаа. Тэгсэн мөртлөө гүзээлцэн байхгүй. Энэ хараа. Энэ юу гэдгийг мэдхүү аа. Энэ бол штэ. Хөдөө гадаа маш хэрэгтэй зүйл. Яагаад хэрэгтэй вэ гэхээр нөгөө нэг юм нойлын цаас байхгүй үед тэгээ энүүгээр баав галдаг байхгүй юу. Энд бол амар олон байна уу. Энд чинээс түүж авнаа гэдэг. Нойлын цаас юм уу. Энд чинь тэгэл байгаль тэмнэлттэй. Бод. Цаас модоор бий болдог. Энэ яг өнөөдрийн бичлэг жимс хайх бичлэг биш. Зүгээр ой модон донд төөр сөрөн байгаад жимс хайсараа байгаад дуусах юм байна дөө. Тэгээд янз бүрийн мод танилцуулаад энэ бол хус бай. Тэгээ дээрж хоргоолж бай. Ёй. Гэтэ яг ой модон дотор хамгийн гоё зүйл нь юу гэж цөөрэ. Яа. Би нэг сая subscribersтай болно. Чи нэг сая subscribers хүрч чадахгүй. Цөөрэ өөрөөр ярина гэж байх уу? Бидний аяллаад үргэлжилсээр байна. Ууг нь энэ ингээд гүзээлцэгний навч шиг мөртлөө гүзээлцэг байхгүй байна. Тэгэхээр гүзээлцэгний навч биш болтой. Эсвэл нөгөө бороо ороод байхаар бас нөгөө гүзээлцэгнүүд ч унаа тэгээд янз бүрийн шавжнууд идчихдэг байхгүй. Одоо жишээ нь шоргоолж. Тэгэхээр ядаж энэ удаагийн бичлэг дээр ганц ч болтгой гүзээлцэг олчихсан. Байж. Энэ гүзээлцэгний цэцэг байна. Хардаа. Энэ тэгсэн чи гүзээлцэг нь шипай. Хараа. Энэ шавж хэлж дуусаагүй хаа шавж идсэн байна. Ууг шавж идсэн гүзээлцэг амар гоё юмтай. Амар гоё юмтай. Дааж энэ муу шавжнууд надаас төрүүлчих. Зойлог гэж энэ дахиад байна уу? Ер нь бол гүзээлцэг хайж ивэл ийм цэцэгтэй байх хэрэгтэй. За ишөө. Энэ ногоонороо байна. Энэ арай том. Ногоонороо байхаар жоохон гашуун байт юм аа.
Нэг л их уулын модонд очиод жимс түүж үзүүлчээ гэдээсэн чинь жимс олддгүй манайхаа. Ямар ч тач ингээд ийм гоё байгаль харуулъя дөө тийм ээ. Ийм гоё ой мод. Тэгээ байглаа сайхан хайрлцгаая бүгдээрээ. Ваа энэ хараа бүр ийм гоё жижигхэн гүзээлцэг нас энэ хараа жижиг. Яа. Нөө нэг юм дэлгүүрүүд амар том нөгөө нэг гүзээлцгнүүд байдаг шүү дээ. Тэрнээс илүү амттай заа яг байгалийнх нь. Энэ гэхдээ би та нарт ямар жижигхэн гүзээлцэг харуулад байна. Би энэ удаагийн бичлэгэн дээр л ингэж байгаа болохоос ууг амар том гүзээлцэг олдго юм манайхаа. Болохгүй би дараа жил бүр зэгч байгаа та нарт бүр том гүзээлцэг харуулна. Том гүзээлцэг нь төр үнийхээс том юм байна. Хардаа. Бүр санаараа байна. Энэ харагдтыг ямар хөргий. Яа. Тийм ээ, энэ чинь л ориг гүзээлцэгний амт. Энэ бол бүр уул. Гэтэ жоохон муухай юу нөгөө та нарт гүзээлцэг өгөхгүй мөртлөө өөрөө идээд. Яа, гэтэ та нар өөртөө бас хөдөө гадаа яваад гүзээлцэн түүж идэж болно л доо. Тийм үстэй. Энэ гэдэг амар гоё юмтай. Гэхдээ байхгүй болчлоо. Тэ? Начаа. Дахиад. Биш вэ. Яй. Ингээд идэг байхгүй энэ навчнууд нь хардаа. Ингээ ийм улаан. Тэгээ би яг гүзээлцэг нь байна гэж бод. Хайсаар байна. Oh my god. Энд бүр улаан шоргоолцны хаан тулс байна манайха хардаа. Баг байхад нөгөө хар шоргоолч нь сайн, улаан шоргоолч нь муу гэдэг байсан. Ягаад гэхээр нөгөө улаан шоргоолч хазцдаг. Тэгээ энэ ч сол байхгүй л хардаа. Яа, энд бол бүр хаан тулсан байна. Хамаагүй дайрч болохгүй юм байна манайхаа. Энэ чинь хол дээ. Айгуул намайг яач ч юм бэлээ, тийм ээ. Мойлны мод хаана вэ? Яг харанхуй шин мод модон дотор ингэ явж ивэл харин эсрэгээрээ айц хүүц, тийм ээ. Аимшиг өгүүлэх шиг. Тэрээр гав ганцаархнаа ой дунд явж байтал нэгэн мөчөрний тасыг чимээгээр иргэн харлаа. Цагаан байлаа. Йоо өөрөө ярьж байгаа юмнаас айчлаа. Хурдан гарыг. Тэгээд би мойлны модоо олохгүй юм байна өө. За тэгээд өнөөдрийн бичлэгээ ерөнхийдөө энэ хүрээд дуусгээд тэгэхгүй бол ингээд салхилаад ингээд хар үйл хураад бороо орох гээд байна. Тэгээд норхоос өмнө харихгүй бол баларх юм шиг байна. Тэгээд ямар тач өнөөдөр ингээд жимс хайсан боловч ерөнхийдөө бүтэлгүүтчлээ. Гэхдээ та нарт гоё байгаль харуулж чадлаа. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болоо subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр зур баяртай. Йоо ханиахад би юу марч вэ? Ваа! Хайртай шүү манайхаа. Зуныг сайхан өнгөрүүлээрэй.